Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц өгөх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнг аймагт байрлах Апу хувьцаат компани Монгол Бяцлаг шигүүдэрийн урлах үйлдвэр болон MTS Group-ийн Сэлэнг Тэрэ компани тариан талбайд ажиллалаа. Хүнсний хангамж, эрүүл хүнсээр хангах гэдэг энэ тал бид нэр хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зориулсан билээ. Бидний ард байгаа энэ Монгол Бяцлаг шигүүдэрийн үйлдвэрийн төсөл бол Монгол ажилчдын ур чадвараар бий болсон дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж технологиор бий болсон ийм төсөл. Хүнсний хувьсгал буюу Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү томоохон ажил хэргийн хүрээнд Монгол Бяцлагаар төлөвлөж ажиллаж байгаадаа бид нар бол бахархалтай байна. Монгол Бяцлагийн шигүүдэрийн урлах үйлдвэрийн орон нутгийн 40 орчим иргэдийг ажлын байртай болгож, малчтыг орлогжуулахаас гадна Бяцлагийн дотоодын хэрэгцээний 20 гаруй хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Монгол улс жилдээ 3000 орчим тонн бяцлаг буюу дотоодын хэрэгцээний 92%-ыг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдрийн байдлаар дотоодын 10 гаруй үйлдвэрлэгч энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Бяцлаг шигүүдэрийн урлах үйлдвэр нь хоногт 8-аас 24 тонн шингэн сүү хүлээн авч боловсруулан жилд 700 тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хаягдалгүй үйлдвэр юм. Монгол одоо өөрийнхөө хөдөөжихүүн гаралтай, малын гаралтай, ганцаардлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг бид дотооддоо боловсруулдаг болж байна. Энийгээрээ эргээд дотоодын хэрэгцээг хангаад олон улсад экспортлог болох ийм томоохон зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байгаа. Эхний үр дүнгууд гарч байна гэж байна. Энэ нь одоо бүх ард түмний үйл хэрэг юм байна. Энэ хэн нэгэн аж ахуйн нэгжийн асуудал биш. Энэ Монгол үндэстний, Монгол улсын ирээдүйн асуудал, хүн амын эрүүл мэндийн асуудал. Энийгээ дагаад одоо маш олон зүйл шийдэгдэнэ. Хүн эрүүл бол хүн эрүүл. Агшин байгалийн төвлөрдөр хамт буюу Монгол бэлчээрийн шим дэлхийн технологийн ховор нандин хослолыг нийлүүлсэн энэхүү брэнд нь бол нүүр бардам ихтгэл төгс бид нар олон улсад болоод дотоодын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой эрүүл Монгол хүний ширээн дээр бид нар ихтгэл төгс тавих ийм брэнд бүтээгдэхүүн өнөөдөр бий болж чадлаа. Бидний хувьд энэ хүнсний хувьсгалын ач холбогдол тэр дундаа сүүний салбарт хийж болох ажлуудын талаар олон уулзалтуудыг хийж бүхэл оролцогч талуудтай гэж хамтарч ажиллаж байна. Томоохон бяцлагны үйлдвэр ачлалд орсонтой холбогдуулаад бол Монгол улсын сүүний хэрэгцээ, цагаан эдийн хэрэгцээний бараг 20-30%-ийг дангаараа хангах юм томоохон зорилготой. Энэ нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн импортыг орлогч үйлдвэрлэл гэдгээр томоохон ажил тогтолцоо байгаад байгаа. Орон нутгийн малчтаас сүү худалдаж авч орон нутгийн малчтын орлоготой байх үндсийг нэгдүгээр тавьж байна. Хоёрдугаарт орон нутгийн залуучуудын 30 гаруй 36 орчим ажлын байрыг шинээр бий болгосон юм сайхан ажил болж байна. За манай үйлдвэр маань ээлжиндээ 8 тонн сүү боловсруулах тоног төхөөрөмжөөр ингээд суурилагдсан үйлдвэр байгаа. За бид дараа жилүүдэд 2 ээлжийг тогтмол ажиллуулж өдөр болго 16 тонн буюу жилдээ 4800 орчим тонн сүү
боловсруулж ажиллахаар ийм зорилготой ажиллаж байна. Энэ орон нутагт нь одоо бид нэр сүүгээ боловсруулад Улаанбаатар руу тээвэрлэдэг байсан бол одоо тэр цуглуулсан сүүгээ эсрэхний үйлдвэрт өгнө, үлдсэн сүүгээ апуу дээрээ сүүний үйлдвэрт өгнө. Тэгэхээр бидний сүү бол борлогдохгүй байна гэсэн ойлголтод байхгүй болчихж байгаа байхгүй хоёр үйлдвэртэй цуглуулсан сүүгээ өгөх. Цаашдаа бид малчтай амьдралыг дэмжих зорилгоор одоо биднэрт сүүний чиглэлийн үнээг төслөөр оруулж ирж өгвөл одоо малчид бид баярлах байна гэж малчтынхаа нэрийн өмнөөс хэлье. Бидэнд оржийн төгөлдөр гэдэг 100 арагийн унгуу хүүхэд сум орон нутагт маань ийм хүнсний хувьсгалын гоё бүтээн байгуулалт баригдсан дэх баяртай байгаа. Манай 100 арагийн хувьд бол бараг 50 хүний оронтой нэмэгдсэн гэж харж байгаа. Ажилч маань их залуу хүмүүс байгаа. Тэгээд ирж хүчтэй дараа бид нар илүү хичээж ажиллах болно. онд хүнсний технологийн дээд сургуулийг төгсөж ирээд эдгөө хүртэл ингээд 45 дахь жилдээ ажиллаж байгаа. За миний мэргэжил бол эсгэлтийн үйлдвэрийн инженер технологи мэргэжилтэй. За сүүлийн одоо 3 жил бол яг энэ төсөл дээр янз бүрийн туршилтаар, янз бүрийн аргаар одоо шинжлэх ухааны үндсэн дээрээс үндэстэй судлаад хариуцсан гаргаж авсан юм. Ажлын байрыг бий болгож байгаа мөн одоо малчит сайлчдын маань одоо хөдөлмөрийг одоо үр шимийг бас арвижуулах тэр хүмүүсийн амжиргааг одоо дээшлүүлэхэд одоо сум орон нутгатаа бас дэмжлэг болгож ажиллахаар ийм одоо ачаал тогтолтой байгаа. 2023 оны намрын анхны ургац хураалтыг Сэлэнг Тэрэ компани эхлүүллээ. Тус компани 12,000 га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-с 22 тонн улаан буу тавилан үр тариа хуран авдаг бөгөөд бусад үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж хураасан үр тариагаа нийлүүлдэг. Бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний хувьсгал хөдөлгөөнүүд бас жил гарсан болж байна. Энэ хугацаанд улсын хурлын түвшин, засгийн газрын түвшин, төрөлцгийн түвшинд олон одоо чухал шийдвэрүүд гарч өнөөдөр бас бодит үр дүн гихнээс үжиглэж байна гэж хэлж болно. Энэ жилийн тухайд ургацын урьдчилсан балансаар 510,000 тонн үр тариа, за 165,000 тонн төмөс, 165,000 тонн хүнсний нугаа хураах урьдчилсан одоо баланс гарсан байгаа. Жилийн одоо ургацын урьдчилсан балансыг өнгөрсөн жилийн ургацтай харьцуулах юм бол нэг 18 орчим хувиар одоо өссөн юм дүнтэй байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалыг санаачилж энэ үндэснийхээ үйлдвэрүүд, үндэснийхээ хүнсийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох маш том зорилт дэвшүүлсэн. Энийний одоо хамгийн гол бүтээгчдийн нэг нь манай тариаланчтай байгаа юм. Тэгээ энэ 2023 оны хувьд бас манай Монгол Улсын газар тариалангийн салбарт бас урд жилүүдийг бодвол түүхэнд бичигдэх юм сайхан жил гарч байна. Хур бороо сайтай, нэг гагаас хургацс нь бас одоо өндөр тийм ээ. Одоо энэ чигээр ингээд цаашаа явах юм бол бид нэр хүний нутгаас гурилуудаага авч идэх ийм одоо шаардлага үүсэхгүй. Төмс үнсний ногоог өөрөө одоо бүрэн дүүрэн тарих, жимсэг нээж гисэн бид нэр өөрснөө хураах юм сайхан боломж гарч байна. 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган гад үр тариа, үүнээс 345.4 мянган гад улаан буудай, 18.4 мянган гад төмөс, 13.9 мянган гад хүнсний ногоо, 89.3 мянган гад малын тижэл, 131.7 мянган гад тосны ургамал, 7 мянган гад жимсгэн, нийтдээ 629.6 мянган гад тариалалт хийсэн юм. Урдчилсан балансаар улаан буудай төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрдээд байна. Тэр нь энэ жил Монгол улс үр тарианыхаа хэрэгцээг 100% дотоодоос хангах зорилт тавьж байгаа. Өөрчлөсөн байдлаар ч гэсэн иймэрхүү бас төлөв ажиглагдж байна. За
Энэ нь бас нэг талдаа бол энэ хүнсний хувьсгалын бас эхний тодорхой бодит үр дүнгууд харагдж байгаа болов уу гэсэн ийм үйлдвэрлэгч газар тариалагч байна. Өөрсдөө бас тийм санаа бодлыг өгч байна. Энэ жилийн тухайд манай Сэлгэнтэрэ компани нь тухайн компани нийлээд нийт 7000-ад үр тариад болон малын тэжээлийн хурал тарьсан. Бидний Улаанбаатарт одоо 3 төрлийн сорттой Улаанбаатарт тарьсан байгаа. Энэ санаачлал дэмжиж штэ. Угаасаа улсын орнороо ингээд бүгдээрээ газар тариал ингээд дэмжиж байгаа юм чи. Одоо манайхад гэтэл манай компанид одоо энэ техникийг бүгдийг шинжилгээд одоо хавраа ажлаа хийж дуусчаад одоо энэ намрынхаа тарьсан тарианыхаа үр шимийг үзэх гээд одоо энэ байж байна гэж. Энэ урлагийн талбай дээр ажиллаж байгаа тариаланч ногоочд та бүхний манд одоо хүчин зүтгэл хөдөлмөрийн үр шим манай улсын аюулгүй байдлын баталгаа болж байгаа юм шүү гэдгийг одоо хэлсэн. Шинэ түүх эхлүүлж буй Монгол бяцлаг үйлдвэрийг бүтээн байгуулахад хүнсний хувьсгалын хүрээнд төрөөс гаргасан бодлого шийдвэрүүд чухал хувь нэмэр оруулжээ. Мөн Сэлгэнтэрэ компани нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй урт хугацаатай зээл авч бүрэн автоматжсан 10,000 тонн хүчин чадалтай үр тариа хадгалах цогц өдрөн байгуулахаар ажиллаж байна. Бид нар одоо энэ төслийн хүрээнд нэг тэрбум 200 сая төгрөгийн зээл авсан. Тэр чинь одоо эхний 3 жил нь зөвхөн хүүгийн төлөө явна. Дараагийн үлцэн 2 жилд үндсэн зээлээ төлнө гэдэг чинь бизнес их даваад л гэж байгаа байхгүй. Бид нар шиг арай одоо ийм том хэмжээгээр тарьж байгаа улсууд чинь ийм өдрөн байхгүй бид нар намрын ажлаа барахгүй байдаг байхгүй. Нэгт хоёрт нь бол ерөөсөө бид нар намар уралдаад нэг зарах гад үгээд байхгүй. Жилийн 4 удирал борлуулалтаа хийж болдог тийм систем рүү л орж. Энэ маань ямар ач холбогдолтой вэ гэхээр ер нь одоо бол одоо хуучин шиг тэр цементэн талбай дээр ачаад хөр зөрөөд ингээд эргүүлээд тэр технологиг халаад үндсэндээ автоматжсан болгох гэсэн тийм зорилготой ажиллаж байна. Ингээд дараа жилийн хавар гэхэд үндсэндээ 100% ашиглалтанд орчих байх гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор олгож буй бага хүүтэй урт хугацаатай зээлээс нийт 1700 гаруй аж ахуй нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл аваад байна. Үүний дотор газар тариалангийн салбарын 1200 аж ахуй нэгж нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл авчээ.